Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн олон нэвтрүүлэгчид Баянхонгор аймгаараа овогддог. Яагаад гэвэл Баянхонгор аймаг төв халах аялгаар ярьдгаа гэд нэвтрүүлэгчдийг тухайн үед шалгаруулж авдаг байлаа. Доржбат гэд сайхан нэвтрүүлэгчтэй би телевизтэй олон жил хамт ажилласан Баянхонгор аймгийн Богд сумынх. 7 дугаар сар бол монголчуудын маань өргөн дэлгэр сайхан нааддаг наадмын цаг. Тэр дундаа 7 дугаар сард Баянхонгор аймгийн Богд сумын үүсэн байгуулагдсны 100 жилийн ойгоо 21, 22, 23-ны өдрүүдэд тэмдэглэх гэж байна. Одоо наадмын нээлттэй хөтлж өгөөч гэсэн хүндтэй урилгыг би хүлээж аваад их баяртай байгаа. Ингээд энэ сайхан тэмдэглэлт ой наадмаараа богдчуудтайгаа уулзцгаая, сайхан наадцгаая.